Сурагчид өгөгдсөн төслөө дуусгахын тулд үнэхээр шаргуу ажиллаж, түүнийг бусадтай хуваалцахдаа баяртай байдаг бөгөөд тэд урмын үгийг зөвхөн багшаас сонсохыг хүсдэг. Тэд бас үе тэнгийнхнийхээ үгийг сонсохыг хүсдэг. Сурагчид дижитал контент хийх үед би Google форм үүсгэж, тэд өөрсдийн нэр, даалгаврын интернет дэх холбоосыг оруулдаг. Дараа нь би Google форм дээр ирсэн даалгавруудыг Google Sheet рүү хөрвүүлж бүх сурагчдад нээлттэй болгодог. Сурагчдын хийсэн даалгавруудыг өөрчлөлт хийх боломжгүй зөвхөн харах болон сэтгэл үлдээх байдлаар тохиргоо хийгдсэн байгаа. Сурагчид ангийн бусад сурагчдын нэр ба бүх төсөл даалгаврын холбоосыг харж болдог бөгөөд ингэснээрээ тэд өөрсдийн дуртай цагтаа орж үзэх боломжтой. Түүндээ ч их дуртай байдаг. Би тэдэнд сэтгэл үлдээхийг зөвшөөрснөр тэд энэ үнэхээр гайхалтай юм. Эсвэл надад маш их таалагдж байна. Эсвэл чи яаж гэх зэргээр бүтээлч зөвлөгөө өгдөг. Сурагчид бие биедээ санал бодлоо илэрхийлэх өөр нэг арга бол Flipgrid эсвэл VoiceThread програм ашиглах юм. Би бүх сурагчдын даалгаврын зургуудыг слайдын цонхонд урьдчилан байршуулад үүний дараа сурагчид өөрсдийн дуугаа бичдэг. Бид шүүмжлэгч найзтай байх тухай ярьдаг үсттэй. Үр дүнтэй шүүмжлэлтэй ханддаг хүний хувьд бид төсөл даалгавраа хэрхэн сайжруулах талаар санаануудаа боловсруулахын хажуугаар төслийн гайхалтай бүх зүйлийг онцлон тэмдэглэж байна. Дараа нь бид бүгд бүтээлч шүүмжлэлийг хэрхэн хүлээж авах талаар ярьдаг. Гэхдээ видео бичлэг хийх эсвэл дуу хоолойгоо бичих замаар энийг технологийн тусламжтайгаар санал бодлоо илэрхийлэх нь үнэхээр гайхалтай юм. Бусад хүмүүс яадгийг мэдэхгүй ч миний хувьд магистрийн хөтөлбөрт суралцж байхдаа санал бодлын хэсэгт нь маш сайн ажиллажээ гэж профессорын хэлхийг сонсоход надад их таалагддаг байсан. Би хүүхдүүдэд дуудаж авчран сонсгоод дараа нь нөхөртөө бас сонсгодог байсан. Сурагчид энэнтэй ижил зүйлд үнэхээр дуртай байдаг. Тэдний сэтгэл маш их хөдөлж, үүнийгээ бусад хүмүүстэй хуваалцахыг хүсдэг бөгөөд технологи нь тэдэнд ийм боломжийг олгож байна.